Бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Мөнгөнө гэдэг. Одоо 12 дугаар ангийн сурагч. 12 дугаар ангийн сурагч гэж энэ жил төгссөн. Дараа жил их сургуульд орно. Тэгэхээр та нар хэрвээ анзаарсан бол миний нүд бусдаас бага зэрэг өөр. Тэр нь юу гэж байгаа гэхээр би яг одоогийн байдлаар гэх юм бол харах чадварынхаа 100%-ийг алдсан байгаа. Тэгэхээр хүмүүс бараг зарим итгэхгүй бал та юу сүгэн болоо гэл яаж тийм бол ингээл бус шиг хичээлээгээд яг жирийн сургууль яваад байгаа юм гэхээр тэг яг үннийг хэлэхэд бол хэрвээ бусад хүүхдүүдтэй ижилхэн гэсэндээ бид нарт сурах боломж байдаг. Тэгээд тэрний жишгээр би яг 6 жил суралцаад одоо энэ жил төгсөж байгаа. Тэгэхээр би та нарт өөрийнхөө төгсөлтийн баярыг ямар шүү болж өнгөрсөн тэр талаар бичлэг хийнгээ. Би өөрийгөө баг зэрэг танилцуулаад явъя гэж бодлоо. Тэгэхээр хэдүүлээ бүгдээрээ миний хонхны баяр руу хонхны баяр дээр уулзцгаая. Goodbye. 2022 онд хараагаалдаа бүгд нөхцөл байдлаар зурсан ч гэсэндээ юунаас ч айж бүргэлгүйгээр хамгийн том зориг гаргаад сургуульд орж исэн зүйлийг би хизээж мартахгүй байх. Тэрхүү үедээ намайг ямар хүмүүс хүлээж авах бол намайг яаж хүлээж авах бол гэхээс юунаас илүү их айж бүргэлжсэн ч гэсэндээ сургуульд ороод 1 сар хүрэхгүй хугацаанд аяг хамт олондоо 10 жил найзсан юм шиг тийм эрхэм найзууд болж намайг хамгийн халуун дулаанаар тогтоож авсан. Тэгээд тэр цаг үеэс аль хэдийн буруу намаас тэгж бордох хавартайгаа зурх юм байна. Энэ хугацаанд би эсгээ хурлаг, эсээ бичих, баг хамт олоноор ажиллах, судалгаа бичих маш олон ур чадваруудыг суралцсан. Эсгээрээ дундаас миний олж авсан хамгийн эрхэм зүйл бол өөртөө итгэхтэй гэдэг зүйл байсан. Хүн хэрэг хүсгэл юм бол боломжгүй зүйл гэж хааж байдаг юм уу? Хэрэг хүн өөртөө итгэж чадах юм бол бусдын боломжгүй гэж бодсон зүйлийг боломжтой болгож чаддаг. Өөрийн биеэрээ сонж авсан. Тэгээ магадгүй энэ өөртөө итгэх маань ирээдүйд хүсэл мөрөөдөлтөд хүрэх замын хамгийн чухал бүр болж чадна гэж би хэлдэг. Тэгээд энэ хугацаанд өдийг хүртэл өслөх бороо минь болж чадсан. Бүхэл зүрх сэтгэлээ зориулсан дэмжсэн аав ээж, анд нөхөд, анги хамт олон багш ажилчид сургуулийн захиргаанаа чин сэтгэлээсээ талархсан гэж байна. Хэрэг та хүсвэл эхийг өөрчилж чадна гэж хэлдэг. Баярлалаа. Өсөө бүр босоод ирдэж байж. Микнүүд бүгд ажиллаж байгаа. За. Баяр хүргэе. За багшаага. Сахагаар бүгдээрээ зэрэг шидий гэж бодож байна. За намайг гоё аяа өгөөрэй. За анхаараарай. Нэг. Хоёрын. Гурван. Мистер Ив, маинэн. Хашаа хүүхдтэй гэс машинтай юм аа чадахгүй. Сайн байна уу? Kur
Нүүнээ сургууль дээр Одоо гол нь ядарсан хэрэг. Ямар ч өөрөө хадаа юм камернуудаас хадаа. За камер олон өдрөөс бичсэн. Нааш. Ганаа амар зүг ингэ ихлэн гэж энэ дээрээ зогссон. Ганаа доп хэрэгэлсэн байж тээ. Нэгээс аваад хамт сурсан хүмүүстэй дүүр цуц хэмжээний тийм татвар болцсон гэж бодож байна. Татнассан Үлс дэмжтэй юм бол хаач байгаагүй гэдэг би сайн хэлж байна. Мэдээж энэ бол нэг хамгийн дуртай. Яагаад гэвэл бидний энэ хамтдаа гаргасан хүс Та нар яаж харах вэ? Хүүдийтэй гүйж чадаад байгаа юм. Яа. Би байсан бол уула юм байна. За одоо бүгднгийн ээлж дараагаар яриа явцгаая. Эхлээд бүгдээрээ илтгэлээ тавьцгаасан манай ингийн бүх хүүхдүүд 12 төгсөж байгаа бүх хүүхдүүд сургуулийнхаа урлаг зааланд ороод өөрсдийнхөө 3 жилийн хугацаанд юу сурж эзэмшсэн тэр талаараа сэтгэлээ хуваалцаад тэгээд тэрний дараа бүгдээрээ гарч ирж туугаад болоод манай ангийнх нэлийн солгоорсон. Гэхдээ бас гэж гээгүй ер нь тэр дунд ингээд би тийм чанга оролцсон юм уу аль эсвэл микрофон миний дэргэд байсан юм уу нэлийн чанга дуулсан байсан. Миний хоолой тэр дундаас бүр гэж сонсогдоод тэгэл бүгдээрээ манай ангийн багш математик багшгүй юу. Тэгээд А үсэг заах гэсэлээ бид нарт нэгийн тоо заасан. Бүгдээрээ нэгийн тоо заалгаж юу яагаад бид нар чи 2013 оны 9 сарын 1-нд шинээр сургуульд орж ирж исэн. Тэгэл бүгдээрээ тэр өдөрлөгөө эргэж бутсан юм шиг. Тэгээ манай багш бид нарт хэлэх хүнүүдээ захиж хэлээд. Тэгээ ямар ч тэр үед бол үнэхээр сэтгэл их хөдөлсөн. Тэгээд нилээ уйлсан. Гэтэ угаасаа төсөлтийн баяраараа уйлдаггүй их ховор баха тий. Би ингээд уйлахгүй байхыг нилээ хичээсэн ч гэсэндээ тэгэхээр тэсдэг юм лээ. За тэгээд тэрний араас бид Чингисийн үрээ дээр очиж хоол идсэн. Тэгэл тэнцээ очиод манай ахлах ангийн багш нар бид нар дээр хурж ирээд мэд хүргээд хамтдаа гой зураг авахуулаад тэгээд Чингисийн үрээнд чинь бас ямар ч их хоолтой юм дэр том хууш өрөөнийг бол үнэхээр бардгүй юм бэлээ. Нэгийг ч идэх бол үнэхээр аимшигтай байсан. Одоо төслийн баяр гэхээр Чингисийн үрээний хуушур бодогддог болчихгоо дээ. За тэгээд би тэгэхэд амралтын газар очиод бөөнөрөө бүр баахан тоглоод нэг дэлгэцэн дээр өөрсдийнх нь нөгөө бичлэгийг хийж нөгөө одоо 3 жилийн хугацаанд хамт суралцсан тэр бичлэгийг хийж үзүүлээ. Тэгээ тэрийг үзэж бас баахан уйлаад. Тэгээ хамгийн нийтэд миний бичлэг ингээд 2 минут 40 секунд болсон байхгүй юу? Тэгсэн чинь миний бичлэг ингээд хурдлуулсан. Тэгсэн чинь ингээд нөгөө нэг миний ингээд амар гэл яг уйлах байгаа юм шиг болсон тэр бичлэгүүд нь ингээд хурдан болсон чинь нэг тийм юу мэдгэдгээ байждаг юм байлээ. Гэхдээ өөрийнхөө бичлэгийг үзэж их нэлээ уйлсан. Яг тийм бол ангийнхандаа бас нэлээ таалагддаг байсан. Тэр сэтгэлийг ингээд үгээр илэрхийлэх гэсэндээ хэцүү. За тэгээд оройн бид хэд чинь гал тойрд суугаад бүр зөндөө яаж яах нэг тийм одоо нэгэн бодлын гоё орчин гэх юм уу гоё дуу сонсоод явах чинаас нэлээ одоо үгээр илэрхийлэнгүү тийм гоё дууламжуулж үлдсэн юм байлээ. Гэхдээ бас нэг инээдтэй юм гэх юм бол би баг ангийнхнаас хамгийн түрүүнд унтаад өгсөн за. Бараг хүүхдүүд үүр цайлгсан байх гэсэн чинь 1-2-ийн үрдэл шууд унтаад өгсөн. Яаж яах миний харшил хөдлөө тэгээд нэлээ эрт унтахаас өөр аргагүй болсон юм уу. За тэгэл ямар ч тач маргааш өдөр нь болсон. Маргааш өдөр нь би тэгэхэд бүгдээрээ
хөөцөлдөж тоглоод тэгээ би жоох инээдтэй юм гэх юм бол өөрийнхөө бичлэгийг амар бага бичсэн байсан. Бага ангийнхныхаа бичлэгийг бичээл сүүлд нь өөрийнхөө бичлэгийг бичдэг байж гэж нэлээд харамссан. Тэнгүүтээ харамсныхаа араас өөрийнхөө бичлэгийг бичээд үзсэн чинь миний яг нэг юмнаар юу ч үлээ амар өвсөнд хатгагдаад тэгэл нэг тийм инээдтэй юм болж өнгөрсөн. За ямар ч тач нэг ийм дурсамжтай хонхны баяраа өдлөө. Үнэхээр өөр юугаар ч орлуулж боломгүй тийм өдөр байсан. Тэгээ хүн болгоны хувьд 10 жил гэдэг өдөр гин цаг хугацаа хамгийн нандин байдаг болохоор энэ бичлэгээ гоё дурсамж дүүрэн тийм сэтгэлдлүүдээр өндөрлүүлье гэж бодож байна. Тэгээд за ямар ч тач одоогийн байдлаар бол ийм байна. Би ихтэй өөрийнхөө манаас хонхны хоёр 5 сарын 23-нд болсон. Гэтэ би нэлийн эрт оруулъя гэж бодож байгаад яэш тэгэл бахан шалгалтууд гэж бодож байгаад юусаа амжуулж чадсангүй. Ямар ч тач энэ бичлэгийг 6 сарын сүүлээр орох байх гэж бодож байна. Тэгээд дараагийн бичлэгээр бол өдөр баяртай. Мөн явлаа.